Монгол Ардын бүлгээс шинэ оны босгон дээр шийдлийн засгийн газарт гинтийн бэлэг барина гэсэн учир битүүлэг тайлбар хийсэн нь Монгол Ардын Монгол Улсын хувьсгалантай хамтарч шийдлийн засгийн газрын тэргүүн ерөнхий сайхан бэлгийг огцруулж магадгүй гэсэн бол шүү тэр ордонд жиргэж эхэллээ. Сонгуулийн хуулийг улсын хурлах нам эвслийн бүлгүүд улсын хурал судалгүй улс төрийн бүх намууд санал бол шаардлага хэмжлэгийн үр дүнд харилцан зөвшөөрлөж хуулийн хугацаанд нь батлсан гэж Монгол Ардын бүлэг үзэж байгаа юм. Монгол Ардын болон парламент судалгүй улс төрийн намуудын сонгуулийн автомат машины хяналтын тоолгыг 100% хийдэг гэсэн зарчмын байр суурь дээр нэгдэж шаардлага тавьсан. Үүний үр дүнд хар машины 50% хүртэлх хувьд техникийн тоолго хийхээр хуульчилж байгаа юм. Монгол Ардын намынхан анхнаасаа хүнээ сонгох тогтолцоог дэмжиж байсан. Гэвч зөвшөөрлөл явуулснаар 48-28 гэсэн тогтолцоо буюу 48 тойргоос 28 намын жагсаалтаар сонгодог болсон юм. Гэхдээ гарсан дэвшил бол сонгогч намын нэр дугуйхыг хүнээ харж сонголтоо хийх боломж бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл аль намаас ямар хүн дэвшиж жагсаалтыг сонгогчдод өгөх юм аа. За энэ хуулинд бас тодорхой орсон өөрчлөлтүүдээс тав хүндэлэх юм бол улс төрийн парламент судалтаа намуудыг сонгуулийн саналын хуудсанд бичих дарааллын асуудал байсан. Өмнө нь бол парламент олон судалтаа нам бичигддэг байсан бол одоо улсын дээдчүүд бүртгүүлсэн дарааллаар намууд бичигдэх болсон байж байгаа. За сонгуулийн ерөнхий хорог татан буулгаж улс төрийн зөвлөл байгуулж бурмаа нарын гишүүдийн хуулинд байсан бол үүнийг одоо болов сонгуулийн ерөнхий хороо одоогийн бүтц тогтолцоогоо хадгалж сонгуулийг үнэн шударга зохион байгуулах ийм дүүрэгтэй байгуулга байхаар тусгагдсан байж байгаа. За эмэгтэйчүүдийн квот сонгууд одоо нэр дэвших эмэгтэйчүүдийн квот хуучин хуулинд 20% байсан болвол одоогийн атлагдсан хуулинд 30% болж нэмэгдсэн байгаа. За орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар сонгогдох зүйл одоо үгүй болсон 100% мажоритар одоо тогтолцоогоор сонгуул явуулдаг болсон байгаа. Сонгуулийн тогтолцоог бүжиглэх саналжихыг эрх баригч намууд оруулж ирсэн. Харин улсын хурал судалгүй улс төрийн бусад намуудын саналыг харгалзан хуучнаар явуулахаар шийдвэрлэж байна. Сонгуулийн ерөнхий хорог татан буулгаж улс төрийн зөвлөлгөгчийг байгуулах гэж байсныг асуусан. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн зохион байгуулах үүрэгтэй байгууллага байхаар тусгасан. Саналын хуудсанд нам эвсэл улсын хурал судалтай судалгүйгээр нь ялгадаггүй. Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дараалалаар нь бичгээр болсон гин. Мөн дээр нь эмэгтэйчүүдийн квотыг 20 байсныг 30 болгосон хэмээн мэдэгдэж байна. Гэхдээ нэгэнтээ өргөн барьсан хуулийн төсөлд маань хит хатуу заалтууд байгаа учраас бид тэр болгон бүгдийг нь өөрчилж чадах тийм бололцоо боломж бидэнд байхгүй. Бид бол бас цөөнхийг таахан ойлгож байгаа. Аль болох гол асуудлууд явуулахын тулд зарим зүйл дээр буулт хийхээс өөр дарахгүй байсан. Мөн сонгуулийн хуулинд орон нутгийн сонгуулийн 8 листийг үгүй болгож 100% мажоритар тогтолцоогоор явагдахаар болж байна. Өмнөх хуулиар улсын хурал нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурлын сонгуулийг нэг өдөр аймаг дүүрэг сумын иргэдийн төлөвчдийн хурлыг 10 дугаар сард болгодог байсан бол харин шинэ хуулиар улсын хурал нийслэл аймгийн иргэдийн төлөвчдийн сонгуулийг нэг өдөр хамтдаа сум дүүргийн тусдаа явуулахаар болж байна. Сонгуулийн судалгааны хугацааг бурмаа нарын гишүүний төсөлд 14 байсныг 18 болгон нэмэгдүүлжээ. Үүнээс гадна Монгол Ардын бүлгээс нэгэн мэдээлэл өгсөн нь олон нийтийн анхаарлыг татж байна. Тэрээр Монгол Ардын нам шинэ оны босгон дээр шийдлийн засгийн газарт гинтийн бэлэг барина гэж мэдэгдсэн нь Монгол Ардын хувьсгалт нам зэрэг угшилтай нэг намууд нэгдэж ерөнхий сайхан бэлгийг огцруулах асуудлыг оруулж магадгүй байна. Бидний өгөх бэлэг бол ерөөсөө ард түмний хүссэн хүлээлт. Бидний өгсөн бэлгэнд бол Монголын ард түмэн баярлал. Үнэхээр яах аргагүй маш зөв бэлэг өгч үнэхээр одоо Монгол Ардын намдаа Монгол Ардын намын одоо улсын бүлэгтээ баярлалаа гэж хэлэх байхаа гэж одоо бодож байгаа. Бэлгээ болж игэл өнөөдөртөө багтаагаад хөргүүлэхийг бодно. Мэдээж та бүхэн бас ямар бэлэг өгсөний тухай үед нь сонирхож бас олон нийтэд бас хүргээрээ тэр одоохондоо нууц сюрприз байх болно. Ямар тааш бүлгийн зүгээс ямар бэлэг барих гэж байгаагаа тодорхой хэлсэнгүй. Хэдийгээр Монгол Ардын хувьсгал нам цаашид шийдлийн засгийн газрыг огцруулах асуудлыг хүндэн тавьбал эх хонгоны ихээр буюу улсын хурлын ээлж чуулганаар шийдлийн засгийн газрыг огцруулах асуудлыг хилцэж магадгүй юм. Гэхдээ асуудал хэрхэн өрнөх нь өнөөдрийн хүртэл тодорхойгүй байна.